За ер нь хэдэн оны орчимд хэдийд одоо хаан төрөв гэдгээсээ нэг. Яас юу одоо ихээсээ нэг амын зэрэнд нэг асууж байсан юм аа. За. Хавар төрсөн гэсэн болохоос ер нь тэдний сарын тэдний өдөр тэдэн төрсөн гэж болоо мэдэхгүй би. За таны ээж чинь хин гэдэг хүн бэ? Согэр гэж хүн байсан. Согэр гэдэг хүн бол одоо айл нутгийн хүн. Бас дэлгэр хангай. Дэлгэр хангай. Ээж юм. Тэгээд тэр согэр гэдэг хүний одоо ээж энтрийг та таних уу? Ээж аав. Тань. Ээжийн тань. Ээжийг эмээгээ бол мэдэх юм шүү. Эмээг Эмээ хин гэдэг хүн бэ? Чимэд гэж хүн байсан. Хорвогийн чимэд гэж. Хорвогийн чимд. Тэгээ 80 төрөөд нас бас. За хорвоо гэдэг нь бас аав нь. Аав нь байсан байсан. Тэгэхээр тэрнийг бол бас мэдэж байна. Би нөө цог хонь хариулдаг гэсэн байхгүй. Аль хорвоогоо юу? Тэгээ чимэд ээжийг ээжтэй. Ээж ээжтэй. Жижиг хүүхэд. Тэгж ухтаа нэлээ асууж ирсэн. Мэд асууж ирсэн. Тэгэд ер нь аль чигийг нь хаагур нутгалдаг айл юм. Уудын баруун өдөрөөр баруун хойгоор нь. Тэгээ ар шавхтай тэргээр нутгалдаг юм. Айл тэр чимд ухтаа. Одоо манайхад нөөх нь хорвоо гэдэг хин л. Хорвоо гэдэг эцэг нь устай мэлээ. Чимэд гэж манай ээж их бол чимэд гэж овогтой байдаг байхгүй. Ээж чинь чимдийн согэр гэж авдаг. Ээж чинь. Тэгээд чимд нь бол хорвоо гэдэг хүний баг гэж явдаг. Тэгээ ер нь нэг тэр уулын баруун хойтлол. Тий, баруун хойтлол уулын баруун хойчиг явсан. Тэгээ таны ээж бол одоо ингээд харахад бол сарай зүс одоо зан чанар ямар шүү хүн бэ? Гайгүй л хүн байсан. Одоо тэр чимд дугаа ямар хүн байсан одоо шар хүн үү одоо шилдвэл бор хүн үү одоо зүгээр нэг аргацаа. Ерөнхийдөө шар голддог хүн байсан баг шүү. Шар голддог хүн. Одоо санахад тийм бай. Тэгээ танаас бол арай өөр юу? Царай зүс бол өөр. Арай өөр. За тэгвэл тэгээ танахын ямар мал болчихлоо юм бэ? Манайх юутэй дээр үтер тэр манай ээжтэй сууж байсан Батай гэж хүн байсан юм байна. За. Баян Батай гэдэг нэртэй. Аавас нийлээд их олон мастай байсан. Ер нь нэлээд мастай. Ий тогшлгээд явах юм авдаггүй. Мадад цогдодог хүн байсан. Хөнгөөл нүүж явдаг. Одоо тэр Батай шанд гээд байдیں۔ Уудаа. Бас тэр аманд өөрөө гаргасан тийм ус одоо байж байгаа. Тэгэхээр бол одоо тэр Бадаагаа бол одоо танахт бол цусан төрөл юм бол биш. Баах сүүл цуусан гэхэлэр. Тий. Ээжийнх нь ээжтэй суусан биш. Тэгэхээр тэр Бадаагийнх бол мал сөргөн бол та нар хамтраал. Хамтраад үлдсэн. Та нар үлдсэн. Тэр үлдсэн юм байна. Тийм. Тэгээ Бадаа гэдэг хүнтэй суугаад хүүхд гарсан. Тэгэхээр гараагүй. Тэгээ тэгвэл одоо тэр Бадаа шанд гэдэг одоогийн тэр газар бол одоо танай бас өвдөөдсөн гэдэг. Тэгээ өвдөөдсөн гэдэг. Ихнээс хүүхдүүд өдрөөс үзүүл бас эргэж байгаа. Одоо байгаа дээр нэг ийм нэг фүүтгэх юм барьсан байна. Хамгаалалт. Тий. Тэгэнгүүт за тэгэнгүүт аав ч нь бол аль хэсгийн хүн бэлээ. Бас дуудаар хүн. Ойролцоо. За тэгээд тааш нэг хавар төрөөд тэгээ ер нь юу хийсэн бэлээ? Одоо ээж аавынхаа гар дээр өсөд. Ээж аавынхаа гар дээр юу ер нь 15 хүртэл байсан юм. За. Мад гэж байсан. Таач нэг тэгээд нөгөө 4-р ангид. 4-р ангид 61 он төгссөн чи хэд онд орсон байх вэ? 61 он төгссөн тэрээс 4-ийг хасан та. 57 онд орсон. 57 онд орсон. Дэлгэр хангаан баг сургууль. Танки ногоон гэж тийм ногоон биш одоо ч байгаа. 100 гаруй жил болсон. Одоо тэр сургууль байгаа миний. Тийм үү. Нуураа ачаагүй. Гүү байдаг. Ямар гонд. Одоо тэгээ мөдий хийсэн мэт сургуулийн тэр хэдэн жилийн сургууль байсан? Хөг таасгаар 4. Бүр нөгөө дээр үе нөгөө сүмбэрч сүмбэр таасгаар. Тийм таасгаар байна. Одоо байж байгаа. Тэр сургууль. Тэр сургуулийг төгссөн дээр. Тэгээ багш нар ямар устай таах вэ? Тэр манай ангийн багш Дэмбэрлийн боо гэдэг хүн бай. За. Нэгээс 4. Өөр нутгийн хүн үү бас? Цагаав юм. За. Тэгээд таны аав ч юм бол одоо мэдээж тэгээд тайж хүү юм чинь борж хүн байж таараа. Ээж чинь бол ямар хүн гэж аав содрын юм мэдгүй. Стасан ч юм уу, халах ч юм уу. Ингээд халах ба. Халахтай хүн. Халах л. Тийм. Аав бол мэдээж борж хүн байж таараа. За тэгээд 4-р анги 61 он төгсдөг үү та? Тэгсэн. Тэгээд юу хийх вэ? Тэгээд нөгөө бодлуулдаг чинь. Тэр нэг бодлуулдаг чинь дараа явж. 62 63
62 63 3 онд би донд орж ирсэн байхгүй. Хэдэн настай гэлээ чи? 15 таарч ирсэн. Тэгтийг санаатаа орсон гэдэг юм тий. Тийм. Ханаас мөрдөж мал өгж магадгүй гэж бодоод жав юу дээ? Сам гэдэг нэрээ сам болгоод. Аавынхаа нэрийг яагаад ихийнхээ нэрээ Согрын сам болгоод. тий. Насаа дараа. Насаа нэмээд нэг нас нэмээд тэгж Тэгээ дунд үед одоо аймгийн төв дээр яаж очих юм тааж одоо тэр жоохон шуудан гэрээ шууд ганцаар явж байгаа юм. тий. Мөнгөө яаж хараас шууд юм. Аав нэг 50 төгрөг гэсэн тэний наваад. Тэгээ одоо тэд хэн байгаа тэр? Манай эгч байсан. За. Айн дээр эгч байсан. За. Тэгээд тэдний дочсон. Иг чигээ ороод байгаа шүү. Иг чи хүнтэй суудсан байсан. Суудсан байсан. За. Тэг чинд яваад иг чи юу гэж яах юм? Юу яах гэж ирвэл гэх юм. Тэгээд байдлах Ажиллах гэж ирлээ. Тэгээд нэг боос хүчин дээр нь чинь 15 та хөгд авах. Ээж. Тэгэхээр нэг нас нэмээд 16 таа болгоо. Тэгээд дахиад очиж байгаа юм. Тэгээд дахиад очиж. Тэгсэн юу гэх юм? Тэгээд бичээд авсан. За. Тэгээд ч бас нэг өдөр 6 цаг ажил хийнэ. Нөө хүүхдээ. Манай 16 таа гэдэг. Тэгээд цалин ямар тэгчих нэг дандаа нэг 50 цаг дандаа дуугараа таасаад авдаг. Тэгээ яг тэр цалингаа одоо таа чинь тэгж ирэхгүй тэгээ яадаг вэ? Игэж мэгчтэй дөгдөв. Өөрөө бас хэрэглэх үү? Өөрөө нэг тамиг чадахгүй юу хэрэгэдэг гэдэг. Хэрэглэх юм байхгүй. Хувцсанаар аваад аван тий. За. Тэгээ одоо бол тэр барилга дээр ажиллаж исэн та хамгийн бага нь байсан биз дээ. Одоо тэр үед барилд ажиллаж исэн хүмүүсээс одоо ер нь байх юм? Тий байхгүй. Тэгэхээр та бол одоо барилгын бас нэдээд ахмад тий. ажилтан болох гэдэг шүү дээ. Томжоохоо тий. Тэгээд хэдэн жил одоо энэ чинь барилгаараа явчих. Барилгаар чинь би юу? Ер нь тэгээд 63 оноос 90 он болсон шүү дээ. Тэгсээ хувьд. Буцаа өмнө. Тэгээд таарсан баг. Тэр хооронд цэрэгт явсан. За. Тийм гэсэн. Удаа бол энэ цэрэгт хэдтэй явж байгаа. Цэрэгт 19-т явсан. Бас. Тэгээ 22-т адаг чи. За. Тэгээд тэр цэрэгт чинь та чи юу гэвэл юуны заставуудаар улаан уул юм. Харчин тэ удаад энэ отроод дээр. Отроод эхэлж очиод тээврэж гонсодод дараа нь харагчгийн застав. За. Харагчгийн застав юм уу? Харагч ингийн застав. Харагчин. Шинээр байгаад чи 67. За. Тэгээ та хилээ хайчинд явж юу? Явж гэдэг. Тэмээтэл тоо. Тэгээ тэмээ өвд голдуу тэмээгээр явна. 100 бол мороор явж. За. Тэгээ хил зөрчичэд тэр үед ямар байсан? Нэг л хил зөрчигт манайхаар давж ирсэн. Тэгээ нутгийг өнд оруулж иж хоньны цэг дээр очиж байгдсан нэг. Тэр 30 км явсан. Яа өвөр Монгол хөө юу вэ? Өвөр Монгол. За яа төөрч юу зүгээр төөрсөд гэж яддаг юм л да. Тэгэхээр энэ нутгийн гүнээр явахаар энэ цэргийн анги нэгтгэл хайгаж явсан. Бүр тагнууд юм ихтэй. Тий. Тэгээ тэрний чинь бариад тэгээ тэрний чинь мөрийн мөрдөх гэж өстэй явган машинтай явахгүй чи явган голдуу явсан чи 30 км. Яг тэр өөрөө явган явуулсан. Мортой явсан. За. Тэгээ тэрний чинь нэг шүдэн цэжсэн ч бас аав. Нөгөө эдмэрэн. Тэгээ тэрний дүгэлт гаргахтаа ер нь тагнуулын маягаар орж ирсэн гэж гаргасан. Эсвэл тэрний сайн мэддэг өөрөө төөрсөд гэж орж ирсэн. Ямар шохон зүсээс царайны задуу. Задуу. За нэг 18 хөрсийн үе тийм задуу. Тэгээ яг нэг жаахан аарууд эдгийг ганц гасцсан. Бас. Тий. Хоёр шүдэртэй тийм. Нэг нь төмөр сумтай гэдэг. За. Морь ингээд зөрүүлж өгдөг. Явсан. Хоёр дөрвөн үйл. Бүр ингэж юу? Тийм. Хоёр шүдрөөр. Тий, хоёр шүдрөөр. Найдвартай шүдрэлдэг байна. Тийм үү. Тэгээд чинь тэгээд дор нь буцаач шүү дээ. Отроо дөрөв. Ус унд ямар юмтай явах вэ? Саунд гэдэг юм их байхгүй. Бодгоос юм байна. Тийм яаж болж юм. Тэгээд тэрний чинь хэдий хэстэйгээ дор нь буцаач. Дор нь буцаач. Тэгээд тэрний тагнуулыг гэсэн шүүд болохоор би явсан байна. За. Тиймэрхүү маягтай зэрэг авах байгаад. Тэгээд та чинь одоо энэ хантайгаа хийзээ одоо хүүхдүүдийнхээ ээжтэй хийзээ танилцсан бэл. 13 он. Тэр чи одоо хэдтэй болсон гэсэн үг. Зэрэгээс ирсэн. Би 25 таа ирсэн. За. Тэгээд тэр хаанхын хүүхд тэр
нар чи хин гэдэг хүн. Дундуугаа юм өлзөйтэй. Үлзийтэй хин гэдэг хүн бэ? Мөн биш. Мөн биш. Ямар айлын хүүхдүүд тэр Тэр яг хөө зүгээр айлт ахтуудын тэжээлэгдсэн. Ганц өвгөн авгаа удгүй ганц цэнд гэж өвгөн манай хаалт байсан байхгүй. Тэр цэжээд авсан. үрчилж авсан. Тий, авгаа байхгүй тэгээ. Тэгээ тэр төрсөн одоо ээж ахс нүнэр гэж байх уу? Одоо чинь баг байхгүй. Хоёр байсан уу? Байлгүй. Хатуугаар дүүдийн нэгэ өгөөц та. Хиддээ өгсөн гинэ. Тэр бадам бид чинь өвөөд ахтаа өгсөн юм уу дүүдээ өгсөн юм уу? Дүүдээ өгсөн. Тий, дүүдэл өгсөн. Хамруу батам гэдэг хүн Хариалгаас тийм гаав нь байхгүй юу? Тэгээ тэр цэнд гэдэг хүн ахтуу байхгүй юу? Тэгээд өргүүлсэн байхгүй. Хүүхдээ. Тэгээд тэднийг одоо үлзийтэй хаагар нутгалдаг айл байсан шиг. Үлзийтэй наатадаар. Юу цаатадаар юу нэ такторигэд гэж байна. За. Тэр хавьд нутгалдаг айл. Зөв. Ахтуу нэр нь одоо битэй. Тэндээ юу? Тий. Тактургээд дээ. Одоо тэгвэл Тэр хавийн чинь мэдэн ахтуу шүү. одоо хин зоргоо охины өдөр одоо тактургээд дээр явбал бас сургуулиуд бас ахтун дээр Байна. олоод очих юм шүү дээ тий. Намайг ингэсэн байхгүй тэр нөө хуучууд байхдаа хүүхдүүдээ танилцуулаад гэсэн байхгүй. Тэгээ яа чаддгүй л. Зөв. Харин тэгээд жоохон зай. Одоо нэг хоёр хөгшил үлдсэн. Бас Тэр үеигээ танилцал юм байна тий. Бараг дэлгэр хаан гэхээс илүү тэрлүү явбал бас хүмүүс байгаа юм тий. байгаа. Үлзийд чинь бас сайхан шүү дээ. Дэл хүнжлийн уул. Нөгөө гоё хадны зургтай газар. Тэгээ цагаан сувраг энэ Намар тийш явах юм шиг. үүсэх юм ихтэй шүү Гэтэ өсөг хонхоргээд нэг агууви том. Ихтэй осог яг уу. Тий. Тэгэхээр бас тэр Үсэх юм те. тийм бай. Тэгээд хэдэн хүүхэдтэй айлаад чи хэдэн хүүхэд. 6 хүү. За. Тэгээ одоо юу чинь та 6 хүүхдүүд одоо бүгдээрээ Тий. том бол хамгийн бага нь одоо хэдтэй. Хамгийн баг нь одоо жагаа чинь 40 эдтэй юм. 43-тэй. Юу 82 өнгөт чинь. 42. Тий, тэр явуулсан. За тэгээд ямар ч байсан сан бахын амьдралын түүхээс бас товчхонд ортоход нэг иймэрхүү байна. За тэгэхгүй нэг одоо нэг асуудаг ч нэг настай хүн ер нь тэгэл зочдоодаас чи ер нь одоо та ер нь энэ ач зээнэр одоо энэ одоо зөндөөл өнөр өтгөн боллоо. Энэ хойч үеийн хүүхдүүдэд одоо юу захиж хэлэх ёстой вэ гэдэг нэг жижигрийн асуулт байдаг шүү дээ. Тэгээ хүүхдүүдэд сургамж хэлвэл одоо За тэ сургамж хэлвэл одоо юу ахтунараа одоо их баггүй мэдчих. Тэгээ хамгийн гол нь Монгол орныхаа газар ширээ их орноо энэ үнэнч байж энэ хамгаалж яваарай гэж хийдэ. За баярлалаа. За тэгээс та ярилцсан өндөрлөе.